Чингис хааны хөргөнд мөрөгдгөө одоо хавтал мөрөгд. И анхнуудаа эгчтэй ирээд мөргөс одоо дандаа энэ замдаа очоод шөний хажууд өөрийн сэтгэлээр дугуй дээр мөргөдөгдөө штэ. Тэгээд ярилцдаг. Тий. Сайн байцгаана уу хүндэт монголчуудаа. Монгол хэлээр дэлхийд ярийн урайтай монголоор хөрөлдөй подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хорвоо дэлхийн өвчин монгол хэлээр ярьдаг үндэстэн монгол хэлээр ярихыг хүсдэг зон олон дэлхийд дахин толон байна. Бид бүхэн энэ удаад бас нэг сонирхолтой зочноороо та бүхнийг авалцуулж байна. Бүгд найрамдах Алтай улсаас ирсэн Алтай охиныг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Манай үзэгч олонд өөрийгөө танилцуулна уу? За намайг Сарна гэдэг. Сайн байна уу? Намайг Күсэлш гэдэг. Танаа нүдт ингэж гар барьж мэдлдэг үү эсвэл ингэж мэдлдэг үү? За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай та үзэгч олонд өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Намайг Күсэлш гэдэг. Би Дэлэн гэдгэн Алтайгаас ирсэн. Бүгд найрамдах Алтайгаас ирсэн хүн байна. Одоо муист магистрийн хөтөлбөрөөр суралцаж байна. За бүгд найрамдах Алтай улс гэхээр надад их сонирхолтой байна л да. Анх удаа сонсчий. Манай монголчууд бол одоо Тува тийм ээ Оросын бурайд гэхээр ер нь нэлээ мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ бүгд найрамдах Алтай улс гэхээр яг мэдж байгаа хүмүүс байгаа бах тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол бас мэдэхгүй байгаа болохоор над чиг бас мэдэхгүй байгаа хүмүүст бас сайхан яриад илгээч тийм ээ. За манай Алтайчууд маш зөвхөн 70,000 гаруй хүн амтай. Тэгээд Сибирт байлаадаг Баян-Улгийн аймгийн хажууд манай Баян-Улгийн аймгийн Баян-Улгийн хажууд. Тэгээд бид өмнө Сунгар улсад багтсан. Тэгээд уурад байсан. Манай төрөл хэл бол Алтай хэл. Одоо Алтайчууд гинэ. Манай Алтайчууд бол Алтай хэлээр ярьдаг шүү дээ. Төр хэл бол Орос хэл. Тий. Хоёр хэлтэй. Алтай хэлээр нэг ярьж үзүүлж надад их сонирн байгаад тийм. Сайн байцгаана уу ирхэн монголчуудаа тий. Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсье гэж одоо Алтай хэлээр хэлвэл юу яаж хэлэх вэ? Би одоо хүн болж төрснөөс Алтай хэлийг анх удаа сонсгож байна л да. За жагшлар ба гаруу монгол элжон мен Алтайдан келген гэж боором. За яста уучлаарай би бас алдаа гарч ирнэ. Манай энэ Баян-Улгийн казак төмний хэлтэй жоохон төстэй юу? Үгүй юу? Манай Алтай хэл бол тий манай Алтай хэл бол төрөг бүлэгт багтдаг шүү дээ. Гэхдээ манай Алтай хэлэнд маш олон монгол ус байгаа. Ягаад гэвэл бид зөвхтэй соёлтой холбоотой байсан. Тэгээд манай Алтайчуудад энэ монгол усаатан үндэстэн бас урсан тийш дээ. Тэгээд одоогийн судлаачид монгол ба одоогийн Алтайчуудад монгол ба төрөг усаатан урсан нийлсэн имерхүү үндэстэн гэж хэлдэг. Манай Алтай Горны Алтай гинэ. Уулын Алтай. Тэгээд алтан газар гинэ. Ягаад гэвэл маш гоё байгалтай. Тэгээд маш өндөр уултай. Маш гоё нуур уустай энэ хамгай гинэ. Хангай нутаг гинэ. Тэ гэхдээ манай Гушагаш аймаг монгол шиг байгалтай.
Гуш агааш аймгаас өөр нутаг буу Алтай нутаг маш гоё. Мото маш гоё байгальтай, өндөр өвдөө маш гоё. Тэгээд бид бас нүдэлчин соёлтой малладаг хүмүүс байна. Эрдний үеэс. Таны багнаас хаана өнгөрсөн бэ? Хүүхэд насаа яаж өнгөрөөсөн бэ? Хөдөө газар өссөн үү? Эсвэл хот суурин газар өнгөрөөсөн үү? Энэ тухайд миний багнаас боо манай тусганд өнгөрсөн манай Гушаагаш аймагт. Манай Гушаагаш аймагт бас тэмээ бага, сарлах бага маш гоё нутаг. Морбо хүний маш сайн аргамаг гинэ. Анд нөхөр тий. Тэгээд эртний үед хойлогоо гинэ. Энэ эрэгтэй хүний маш найдвартай найс тэгээд туслах. Тий тусаадах тэгээд эрэгтэй хүн баатар хүн Баатар хүний хүлэгтэй тэгээд тэр Баатар хүн өмнө бүх манай эрэгтэй хүн сэрэг байсан тийм шүү дээ. Тэгээд тэр бас сайн мөрдөө байсан аргамах гинэ. Алтай хэл аргамах. Тэгээд тэр нас барсан дараа энэ эрэгтэй хүнд бас мөр бас хамт явдаг. Морино тий одоо хамт оршуулгддаг байх нь шүү дээ. Хамт одоо дээр үеийн та бол түүхээс ярьж байгаа гэсэн тий. Бат цэрэг дайны үед одоо эр хүм манай ирчүүд баатар байх үеийн тэр түүхээс ярьж ингэж би ойлгож байна. Зөв ойлгож байна уу гээс. Тэгээд энэ мөрийг бас хойлогоо гинэ. Тэр хүн нас бараад тэгээд бас хамт явдаг хойлогоо гинэ. Монголоор бас хойлогоо энэ хуучин үстэй шүү дээ. За бүгд наримт Алтай одоо улсын иргэд маань монгол хэлийг хэр сайн мэддэг вэ? 100-ны хэдэн хувь монгол хэлээр ойлголцдог вэ? Ярилцдаг вэ? Монгол хэлээр хуучин монгол хэлийг сайн ойлгоно. Гэхдээ одоо энэ одоогийн үеийн монгол хэл жоохон өвчлсөн тийм шүү дээ. Энэ цагаан бол цагаан гинэд шүү дээ. Орчин цагийн монгол хэлээр. Гэхдээ энэ хуучин монгол хэлээр чагаан гинэ. Манайх бас чагаан гинэ. Энэ манай Алтай хэл бол хуучин монгол хэл маш өөр болдог. Хоол, ёс заншил, баяр наадам нь ямар хувай Монголтой нэлийн төстэй юу эсвэл баг зэрэг өөр байгаад байна уу? За манайд бас сагансаар байгаа. Наадам гэж байгаа юу? Манай монголчууд 7 дугаар сард эргийн 3 наадам хийдэг шүү дээ. Наадам эл уян гинэ. Сүүний үед баярлаад ардын наадам шиг эл уян гинэ. Эл уян бол тоглоом гинэ. Наадам. Тэгээд бас эндесний наадам хийдэг бүхин тэмцээнд барилдаан оролцдог. Бүхин тэмцээнд барилдаан болдог. Тийм бүхин барилдаан күрэж гинэ. Күрэж гинэ. Монгол бүх та ер нь үзчихсэн үү? Монгол бүхтэй ер нь хэр төстэй байна? Бүхин барилдаан адилхан байна уу? Баг зэрэг өөр байна уу? Төстэй юм бас байгаа. Гэхдээ ажиллах юм бас байгаа. Гэхдээ жоохон өөр байна. Юу нь өөр вэ? Үгүй. Хувцс нь өөр байна уу? Барилдах арга мэх нь өөр байна уу те? Тий.
танарт энэ монгол шиг хувцас өмсөг гэдэг штэ. Манай алтайчуудын күрэж дээр хамгийн гол юм бол юм. Бус барилдагийн бус гинэ. Энэ бусаар барилдаг тийштэй. Тэгээд жоохон бас монгол барилдаан шиг энэ аргамыг бөхийн аргамыг бас хэрэглэдэг. Тэгээд энэ тэглээч бол энэ бөхийн аргамыг бас багаад штэ. Тий. Үндэсний сурын харва байдаг. Одоо манай наадмын 93 наадам байдаг. Сурын харва бага. Адилхан уу? Сурын харва ажиллах гэж бодож. Морь уралдах нь бас адилхан уу? Морь уралдах тий. Манай янз бүрийн морь уралдах штэ. Энэ хэдэн хол километр, хэдэн хол сая. Тэ маш янз бүрийн морийн тиймэрхүү тэмцээн байдаг. Тэгээд манайх бас энэ наадмын үед элүүгийн үед хөх бөрөө гэж дуулан байгаа. Хөх бөрөө бол энэ эртний төрийг дуулан гэж бодож байна. Ягаад гэвэл Кыргыз усаданд бас хөх бөрөө байгаа. Хөх бөрөө хөх шуноо гэж орчуулдаг. Та өснө. Тэр нь ямар хөх чулууны ямар одоо утгатай юм үг юм те? Би сайн ойлгохгүй л байна л да. Хоёр анги дэмсэн оролцдог. Тэгээд хоёр дугуй байгаа тийм үү? Казан гинэ. Тэгээд энэ Яман юу арс байгаа. Яман арсыг булаацалддаг хоёр нуртай залуу. Тий, булаацдаг. Тэгээд хин уун удаа энэ дугуун дээр тавин дээр ялалсан тийм аврах болсон болдог тий. Бас сая та цагаан сар манай нутагт манай улсад байдаг гэж ярьлаа. Цагаан сар нь ямар хуваалдаг вэ? Сонирхолтой. Цагаан сарыг манай шагаа байрам гинэ. Цагаан гэж угаас гарав тий. Тэгээд бас Монголын цагаан сар шиг Бурятын цагаалган шиг Дувагийн бас цагаан сар баярлаадаг шиг баярлаадаг. Тэгээд хоёр хэсгээс агуулгадаг. Тэгээд энэ цагаан сарын цагаан байрамын үед эрт өглөө босоод ахмад настай хүмүүс гээд ерөөлж нар ол дээр явдаг учдаг. Тэгээд хайрхан өвн хажууд дахил хийдэг сан тавдаг. Манай алтай хэлээр сан салар гинэ. Сан тавих сан салар гинэ. Сан тавихыг хэлж байна тий. Тэгээд сахан идээс гол дээр өглөө эрт басаад ахмад настангууд нүглөө гол дээр өчдөг гэсэн үг үү? Манай энэ хайрхан уулууд байгаа тийштэй хайрхан. Ууланд очдог. Уун хажууд тий тагал хийдэг. Манай бас тагал гинэ. Тахил тий манай тагал гинэ. Тахил хийдэг. Тэгээд ерөөл хийдэг. Тэгээд хайрхан уулын эсэнд нутгийн эсэнд ерөөл хийдэг. Тэгээд
дахил хийдэг. Хүний энэ хүнтэй хэсгээс бас дахил хийдэг. Монголын цагаан сараар та Монгол байж үзсэн үү? Манай монголчууд зоологдог шүү. Зоологдог. Ахмад буурлууд дээрээ залуу хүүхдүүд нь тийм ээ залуу үеийн очиж зоологдог. Танай Алтай одоо улсад золголт гэж бас явагддаг уу? Цагаан сараар. Манай алтайчууд золголт хийдэг шүү дээ. Манай алтай хэлээр жылды ганды чхтар өн бэ тэгээд хариу өгдөг. Өнгөр гинэ. Энэ ям жилээс яаж гардах вэ? Сайн уу гэж өнтэй юу гэж тэгээд өнтэй маш сайн гинэ. Цагаан сар баяр нэгэнт асуусныхос танай улсын бас шашны тухай асуумаар санагдаж байна л да. Одоо байгальтайгаа харьцах хандлага, уул устайгаа яаж харьцдаг вэ? Эсвэл одоо шарын шашин зөнхөлж гин үү, бөөмөргөл зөнхөлж гин үү? Өөрийн одоо улсын шашны тухай бас олж асуумаар санагдаж байна. Манай бö шашин бас байгаа. Тэгээд бурхан шашин бас байгаа. Христиан гэж христиан шашин бас байгаа шүү дээ. Энэ бүгд хөвчлэн Алтай улсын ард иргэд ер нь ямар шашингаа илүү бас илүү гэж үзэж байна. Энэ алтайчууд манай энэ уламжлалын шашин гинэ. Уламжлалын зан үйл эрд үеэд ирсэн энэ хөг тэнгэрт тэгээд байгальд хайрхан улд мөргөдөг. Нутагт бас эсэн сүнэсэн бага гэж хэлдэг. Тэгээд маш өндөр энэ уул дээр гараад өвөө тавдаг. Бас өвөө гинэ. Манай дэлгэнгитүүд үлээ гинэ. Яа тэгээд өвөө бас тавдаг. Овоо гэж ойлгоо. Өвөө тий өвөө. Монгол хэлээр бол овоо гэж хэлнэ шүү дээ, тий. Монгол хэлээр өвөө гинэ. Алтай хэлээр обоо гинэ. Ер нь бол би таны ярьсныг ойлгоход бол байгаль дэлхийгээ ер нь шүтдэг, уул усаа ерөнхийдөө шүтдэг. Тий. Бөөмөргөлдөө ер нь монголчууд шиг итгэдэг ард том юм биш. Яг сүүлийн үеийн шашин те шарын шашин, христийн шашин байгаа ч гэсэн ерөнхийдөө бол уул усандаа л их сүсгэлдэг ард том. Тий, маш хуучин саналтай бас байна. За Горны Алтай гэдэг Алтай улсын бүсгүй ороод ирэхээр одоо дөнгөж сая та ярьлаа л их сайхан өндөр уустай, их үзэсгэлэнтэй байгальтай нутаг байдгаа гэж юм. Тэгэхээр энэ сайхан нутагт тэр өндөр ууланд одоо ард иргэд дээр үеэсээ уртын дугаа дуулаад тийм ээ сарлагаа унаад ингээд явж исэн болов уу гэж би одоо бас нүдэндээ төсөөлж юм л та. Тэгэхээр үүнтэй юу холбоотой орж ирэхээ гэхээр хөөми дуу хөгжим танай нутагт ер нь байна уу тийм ээ танай улсад байна уу танай ард түмэн ер нь одоо хөөмиг хэрэглэж байна уу уртын дуу дуулж байна уу ямар ер нь хөгжим соёл танай нутагт одоогийн байдлаар явж байна тийм энэ тухай манай Алтайд хөмөө гинэ Алтай гай байгаа. Ер нь бол байгаа юм байна. Алтай гай гайлаад тэгээд залуучууд одоо бас манай Алтай баатрын төлс бас хайлаад шүү дээ. Төлшид бас байгаа залуучуудаас гарсан. Тэгээд манай урдны дуу гэж үндэсний ардын дуу бас байгаа. Жангаар гинэ. Жангаар Монголын ардын дуутай ер нь төстэй юу? Арай өөр байгаа. Өөр. Тий. Тэгээд манай
Жангар гэж бас жангар гэж төлс бас байгаа. Жангар туйлыг хэлж байна уу та? Тий. Энэ сүлжийн үед нэг эрдэмтэн залуу охин бас энэ жангарын Алтай жангарын талаар судалгаа хийгээд бас горилсон Эльста дээр. Татуна Паштакова. Орчин үеийн дуу хөгжим нь ямар дуу хөгжим бэ? Орчин хөгжим дуу икили гэнэ Алтай хэлээр икилэр тоглодог тэгээд икил төвшөр гэнэ танайх бас баруун монголчуудад төвшөр байгаа. Манай бас байгаа төвшөр. Тэгээд дулж хүмээ хайлаад тэгээд төвшөр хэрэглээд төвшөрөөр тоглодог штеп. Ер нь таас нэг ардын дуунаасаа бидэнд нэг сонирхуулбал ямар ардын дуу вэ? Өөртөөгөө ойрхон байдаг одоо Алтай улсын ардын дуугаас нэг сонсож үзмээр санагдаад. Би тоотолохгүй шүү дээ. Ямар нэгэн соёл урлагаасаа сонирхуулбал те Монголын ард түмэн. Та манайх нэг ийм соёлтой, за ардын дуу нэг ийм байдгийн. Тэ? Та өөрийнхөө чаддгийг тийм. Би өөрөө дуудлаггүй гэхдээ сонсохор маш дуртай. Тэгээд энэ Монголын уртын ардан дуу сонсох маш дуртай. Ямар гоё аялгатай. Тэгээд бөөхин барилдаанд бас суучсан маш гоё. Сагаан сарын үед бас аялал хийсээд манай энэ багш нартын гэрд суучсан солгоосон. Гэтэ надад мөсөөгүй шүү дээ. Хоол хүнс нь монголчуудтай адилхан байна уу? Монгол улсад одоо оюутан болоод ирсэн. За танай нутгийн хоол хүнстэй ямар хуу байна? Ойрхон байна уу? Өөр байна уу? Би нэлээ ойрхон байгаа болов уу гэж бодож чинь тий. Баян үлгээг аймагаас нэг холгүй гэхэр чи. Манай үндэсний хөө, Алтай үндэсний хөө Монгол шиг гэж хэлнэ. Бас энэ өрөмөө гинэ. Гэтэ манай энэ дэд аймагт Алтайчууд өрөмөө гинэ. Энэ яг Монгол шиг өрөм. Гэтэ манай энэ дэлгэнгүүд каймах гинэ. Өрмийг. Тэгээд бас айрах гинэ. Айргу. Айрах тий. Айрах тэгээд эжгээ. Эжгээ. Энэ цагааны дэний маш өн төстэй ажиллах юм байгаа тийм. Хол байгаа. Монголын цагаан эдээ болон монголчуудын одоо идэж уудаг хоол хүнстэй бүр маш төстэй л гэж таны ярианаас би ойлголоо хэн зөв. Тий. Цайны соёл нь адилхан нь одоо хүн орж ирэхэд цай аягалж өгдөг. Тий, сүтээ цай бас өгдөг. Бас 40 гурилтэй цай өгдөг. Халтаар 40 гурил байгаа шүү дээ. Манай бас талхан гинэ. Гэтэ монголоор талхийг талх гинэ. Манай хин халтар 40 гурил талхан гинэ. Алтай улсын одоо хүүхэд залуучууд, оюутан залуучууд сургуулаа төгсөөд одоо цаашаа Орос руу явж ихтэй сургууль суралцж гинөө эсвэл Монгол руу явж сургууль сурж гинөө. Та яагаад Монгол улсад ирж монгол хэл бас суралцах болсон түүхээсээ бидэнтэй хаваалцаач. Би манайх Горно-Алтайск бас Горно-Алтайскийн их сургууль байгаа. Би анхнуудаа Горно-Алтайскийн их сургуульд Алтай хэлний бүлэг
филологийн Денхимд суралсан. Тэгээд би өөрөө Ардын амын зохиолын судлаач тийм. Тэгээд Москвад бас кандидат филологических наук гэнэ филологийн талаар бас судалгаа хийгээд гурилсан. Ардын амын зохиолын талаар. Энд Монгол хэлээр маш сонирхох байсан учраас Монголд ирсэн. Монгол ирээд тэгээд монгол хэл 1 жил бэлтгэл ангид сурсан. За Алтайн сургууль их сургуультай ер нь бол оюутан залуусан суралцдаг юм байна гэж би ойлголоо. Оросын улбаны улс руу явж бас цаашаа суралцдаг юм байна гэж ер нь ойлголоо. Та бол яг Монгол улсын одоо Алтай язгуурын судлаач гэж ойлгож болох уу? Тийм учраас Монгол улсад ирж монгол хэл сурж байгаа. Би Ардын амын зохиолын судлаач. Ардын амын зохиолын судлаач учраас. Монгол хэлтэй харьцуулахад ер нь Алтай хэл монгол хэлийг харьцуулахад ялгаа нь юу байдаг вэ? Төстэй нь гэдэг юм. За миний одоо сэтгэл бол Алтай хэлний ба монгол хэлний ижил язгууртын үсгийн харьцуулах судалгаа хийж байна. Жишээлбэл ямар үгс одоо ижил язгууртай байна Алтай монгол? Маш шүү. Жишээ нь хамгийн одоо ойрхон тий энэ ижил язгууртай юм. За энэ аяг гинэ. Цай аяг. Гэхдээ ширээ манайх боо юм. Хаана ширээ байгаад штэ. Нэг хин ширээ гэж. Маш шуун нөхс байгаа. Угаасаа нэг язгуур хэл штэ тий. Тий. Энэ Алтайн язгуурын хэлтэй. Зурш одоо манай Монгол энэ бүгдээрмс Солонгос улс за Алтай язгуурын миний бодлоор би хуучин монгол хэл мэдэхгүй. Тэгээд монгол бичиг бас сайн мэдэхгүй. Учираас надад жоохон хэцүү байна. Ягаад гэвэл манай Алтай хэл бол хуучин монгол хэлтэй маш ойрхон. Би одоо энэ судалгаа хийхээр эхлээд урчин цагийн монгол хэлийг үзээд тэгээд манай Алтай хэлтэй харьцуулах судалгаа хийдэг тийм. Тэгээд урчин цагийн монгол хэл жоохон хулсан. Алтай хэлээс жоохон хулсан учраас би манай энэ монгол урчин цагийн монгол хэлний үсгийн сан хараад энэ үг манай Алтай хэлтэй ажиллах нь гэж бодоод тэгээд энэ хуучин монголд үзээд тэгээд яг Алтай хэл шиг тийштэй ажиллах нь маш олон авиазуйн талаар маш ажиллах нь. Учираас надад хуучин монгол хэлийг маш сайн өсгөх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Амаа аялгаугаараа бол төстэй байгаа бах тийм. Аман аялгау Ардын аман аялгау манайхын баруун монголчууд ойрхон аялгадаг шүү дээ. Ягаад гэвэл тэд нар бас юм ойрд байсан, сунгаар байсан учраас тий. Гэхдээ иймэрхүү талаар судалгаа хийсэн хүн байхгүй шүү дээ. Ягаад гэхгүй. Одоо өөрөө анхдагч болж байгаа юм бол аман ардын амаа аялгау судлалаараа ер нь анхдагч гэсэн үг. Бас нэг өх юм байна. Тэр энэ өвөр Монголд хөх хотод суралсан. Тэгээд бас хэл шинжилгээний талаар одоо докторийн ажил бичдэг. Тий. Энэ ардын аман аялгау судлал донд оруулаад ардын аман зохиолыг бас судалж байна уу? Судалгаандаа? Тий. Би өөрөө Ардын амын зохиолын судлаач учраас би бас жоохон үзэн манай Монголд маш олон ажилтан хэлбэртэй дуу мөх байна.
думгууд, үлгэр байгаа. Тий. Ижилхэн байна уу те? Ижилхэн тий. Тэгээд энийг бас үсэх хэрэгтэй шүү дээ. Маш олон талаар энэ түүхийн талаар, соёлын талаар, ардан намын соёлын талаар, хэлний талаар маш олон талаар судлаач үсэх хэрэгтэй. Гэтэ би нэг хүн яг тэгэхгүй. Одоо гисэр жангараас эхлээд одоо танай хамттай амьд бол байгаа байх үү? Тийм, манайх бас жангаар байгаа шүү дээ. Монголд ч гэсэн жангар байна тий. Сүүлийн үед энэ Татуна Баштакова Эльстад гурлсан энэ жангарын талаар Алтай ба Халимаг жангарын талаар харсуулах судалгаа хийсэн шүү дээ. Тэгээ одоо энэ аман аялгаугаа дагаад соёл ч гэсэн зөндөө байгаа гэж ярьсан. Тэгэхээр нөгөө хөөмөө, хархираа хөөмөө бол танад бас илүү хөгжсөн байдаг. Тий. Хархираа хөөмөө байгаа. Гэтэ энэ одоо манай энэ түлж тий манай түлж одоо маш зүүн байгаа. Тий. Монголд маш олон эрд үеэсэрсэн соёл тэгээд үгийн сан нүдэлждийн үгийн сан маш сайн хадгалагдсан тийчтэй. Учраас судлаачид Монголд ирээд монгол хэлээр сайн сураад тэгээд судалгаа хийж буун тийчтэй. Тий. Олон юм олдож болно. Тий. Алтай улстай холбоотой түүхүүд ч гэсэн ер нь Монголоос нэлээд олдох баг тий. Нэг үед 13 дугаар зууны үед нэг нутаг захиргаа байдаг. Монгол улсын захиргааны хэд ч хамттай байсан юм чинь. Тий. Гэхдээ энэ түүхийн талаар түүхч судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд аман соёлын талаар аман соёлч нар хийх хэрэгтэй. Хэлний талаар хэлний мэргэжилтэй хүмүүс маш олон талаар судалгаа хийж буун. Бид маш сөөхөн тийштэй. Тэгээд манай бас жоохон энэ мартсан энэ маш хуучин эрдний үеэс ирсэн соёл ямар байсан бэ? Нүдэлждийн соёл. Тэгээд манай алтайчууд бол Алтай ба Түрэг ба Монгол улсын нийтлэг соёлтой хүмүүс байна. Тийм шүү дээ. Тийм. Судалгааны ажлаа хэр хугацаанд бичих вэ? Би одоо магистрийн хөтөлбөрөөр 2 жил суралцаж байна. Би манай судалгааг яг бичиж эхэлсэн тийм шүү дээ. Монголд одоо амьдарч байгаа, сурч байгаа хугацаанд өөр юу илүү олж таних гэдэг юм хүсэж байна. Тэр талаараа хуваалцаад. Би хөдөө рүү экспедиц руу ямар байна. Тэгээд Хөвсгөл аймагт явсан. Тэгээд энэ манай энэ Баян Үлгийн аймагын төвийн Цэнгэлийн төвөнд ямар байна? Төвийн хүмүүсийн соёл манай Алтай соёлтой ажиллах юм төстэй учраас бас сонирхоод очоод бас экспедиц руу судалгаа хиймээр байна. Монголын манай багш нартай уятантай хамт очсон. Бэлтгэл аймгийн үед Төв аймгийн малчин айлд очоод сучлуулсан. Тий. Сучлсан. Гэтэ нэг цаг, нэг 2 цаг очоод энэ ямар мал байгаа вэ гэж хараад манай имерхүү мал бас байгаа шүү дээ.
Түрүүн хайр сонсоход ардын дуу дуртай гэсэн тий. Ардын дуу дуртай. Тэгээд бөөхөн барилдаан дуртай. Бүх юм их дуртай энэ Монголын талаар, соёлын талаар. Бүх юм өсөх дуртай. Ардын одоо Алтай бас ардын дуу, уртын дуу байна уу? Жангаар гинэ. Жангаар. Аха, Алтайын ардын дуу жангаар гинэ. Жангараасаа айлж үзүүлж. Жангараасаа хайж үзүүлэх. Жангар би туулж чадахгүй шүү дээ. Алтайгаас юу н анх Монгол орж ирж исэн сэтгэл ямар байсан бэ? Ер нь ямар мэдрэмж авсан бэ? Анхнуудаа Монголд ирээд маш сонирхолтой байсан. Ягаад гэвэл манай гушаагааш аймаг шиг байгальтай. Тэгээд маш элбэг хэрийн тал маш гоё байсан. Тэгээд мо Чингис хаан нутагт штэ. Учраас бас манай алтайчууд Чингис хаан бас шүтдэг. Ягаад гэвэл манай бас минь Чингис хаан ус байсан. Тэ. Төгтөө соёлтой ажиллах хүмүүс байна. Чингис хааны хөргөнд мөрөгдгөө одоо хатал юу мөрөгд. Би анхнуудаа эгчтэй ирээд мөргөс одоо дандаа энэ замдаа очоод шөний хажууд өрийн сэтгэлээр дугуй дээр мөргөдөг тийштэй. Тэгээд ярилцдаг. Тий. Ер нь Алтай нутгийн Чингис хааны хөргийг залдаг уу? Залдаг. Залдаг. Гэртээ одоо ингэж байрлуулдаг энэ мэт. Энэ бага тий. Бага. Хөрөг үү? Тий хөргийг? Тий. Чингис хааны хөрөг хэдэн айл бага. Манай алтайчууд төрөл алтай хэлээр ярьдаг. Тэгээд урыс хэлээр ярьдаг. Хоёр хэлээр ярьдаг юм байна тий. Монгол хэлээр ярьдаг. Монголдо ирээл монгол хэл сурсан. Монгол хэл сурахын хэцүү тал нь юу байсан бэ? Одоо та сая хэллээ шүү дээ. Одоо монгол хэлтэй язгуур ижил үгнүүд их байдаг учраас бас нэлээд ойрхон байсан гэж ярьж байсан. Тэгээд хэцүү тал нь юу байсан бэ монгол хэл сурах? Хэцүү байгаа. Хэцүүийн талаар жоох хэцүү байна. Гэтэ миний бодлоор хэл сурахаар хамгийн чухал бол хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Хүмүүстэй танилцаад ярилцах хэрэгтэй. Монголчууд хэрэг найрсаг хандж гин одоо Алтайн улсаас ирсэн гэхээр манай монголчуудын сайхан тал нь юу байна? Бас шүүмжлэлтэй тал нь юу байна гэж анзаарч байна та? Монгол хүмүүс маш олон монгол хүмүүс сайхан сэтгэлтэй. Тэгээд сэтгэл баялах хүмүүс. Яаж хэлэхээр сэтгэл дэвсдэг гэдэг. Сэтгэл дэвсдэг. Сэтгэл дэвсдэг. Тэгээд яаж хэлэх вэ? Миний бодлоор цагаан санаатай. Тий, цагаан санаатай хүмүүс өмнө байгаа. Тий. Жохон шүүмжилмээр тал нь юу байна монголчуудын? Одоо бид нар чинь байнга л өөрхөө улсад амьдраад өөрхөө нийслэлд амьдраад байгаа болохоор бас гадны нүдээр харахгүй байгаа шүү дээ тий. Тэгээ жохон монголчуудыг шүүмжилээд хэлвэл ер нь энийгээ засжуулах зүгээр ард түмэн юм да гэж та бас
харж байсан шүүмжлэлтэй тал нь юу вэ? Бид нэр бас шүүмжлэл хүлээж авдаг ард юм уу? Шүүмжлэлтэй мэдхгүй шүү дээ. Гэтэ миний танилсан миний таны хүмүүс маш сайн хүмүүс шүү дээ. Маш найдвартай. Би Монголд ирэхээс өмнө Хятадд 1 жил хятад хэл сурсан шүү дээ. Гуанчжууд. Тэгээд хаанс сураад жоохон хэцүү байсан. Тэгээд Монголд ирээд монгол хэл надад маш амархан байсан. Яг гэвэл кириллээр бичсэн, кириллээр сайн мэднэ. Тэгээд уус ажиллах нь манай Алтай хэлтэй маш уус байгаа. Тэгээд маш амархан байсан. Өрөө дурдсан тийм Монголын өв соёл одоо хүмүүс нь ч гэдэг юм бүх зүйл нь их гоё таалагддаг, таатай байдаг гэд. Тийм манай Алтай хүмүүс шиг. Тийм. Энэний цаанд одоо шалтгаан юу гэж хардаг байх. Монголд амьдарч байгаа гадаадаар ярьдаг их хүмүүс бас тэгдэлтэй Монголын өв соёл бол цаанаа нэг юм энергитэй ч гэдэг юм уу. Тэгээд тайлбарлаад өөрөө ч энийг юу гэж тайлбарлах вэ? Тийм газар нутагтаа байгаа гэх нөө эсвэл хүн зондоо байгаа гэх нэ. Эсвэл энэ нүүдэлчин соёлтой байгаад байна уу? Тэ? Эсвэл бид нөгөө ижилхэн соёлтой учраас үнэхээр таатай санагдаад байна уу? Тийм манай алтайчууд ба монголчууд ижилхэн соёлтой тэгээд ойлгоогүй юу? Жоохон ойлгоогүй дээ. Харцуулах маш сайн судалгаа хиймээр байгаа. Тэгээд сайн ном бичмээр байна. Таны амьдралдаа гаргаж ирсэн хамгийн зоригтой шийдвэрүүд юу байсан? Ямар шийдвэр байсан бэ? Монгол зэрэг шийдвэр. Яагаад гэвэл би өрийн замаар ирсэн тийш дээ. Сулсуур биш өрийн мөнгөөр ирээд сурдаг учраас хамгийн эрсдэлтэй зоригтой шийдвэр байна. Гэр бүлийнх нь яаж хүлээж авч ирсэн бэ? Монгол улс руу явж одоо сурахаар боллоо гэхэд. Манай аав ээж дандаа надад ойлгоно. Тэ чи судлаач хүн. Чи өвн юм хийж бомд штэ. Учраас надад бас сайн нөлөө хийдэг. Хэцүү үеийг юу яаж давтруулдаг вэ? Одоо гадаадд ирсэн байх шүү дээ тий. Тэгэхээр олон хэцүү зүйлсүүд заримдаа тулгардаг, ганцаардаг ч юм уу тий. Аливаа хэцүү зүйлийг юу нь хувийнхаа хувьд яаж давтуулдаг вэ? Хэцүү юм. Би энэ 3 хүнтэй уятнууд өдөр байранд суудаг шүү дээ. Гэхдээ манай энэ 10 хоор суртуу, нас суртуу. Учраас жоохон хэцүү байна. Тийм. Манай Монголд маш гоё үлгэр шиг амдардаг гэж бодож байна. Хэр олон монгол найзтай вэ та? Би дуулаагаад шүү дээ. Олон байгаа. Олон монгол найз. Хамгийн сайн найз нь ямар найз вэ? Нөгөө халимаг найз нь эсвэл монгол найз нь байгаа юу? Халимаг хөөх юм байгаа. Найзтай хэдэн жил болж байна? 2 жил болсон. За тэгвэл монгол залуус монгол ингээд залуучууд тий одоо залуус эрэгтэй эмэгтэй бүгд орно. Алтай залуусын ялгаа юу вэ? Ялгаа? Алтайчуудын залуучууд Алтайгийн соёлтой монголчуудын залуучууд Монголын соёлтой шүү дээ. Гэхдээ Монголын залуучууд элбэг санаатай гэж бодож байна. Яагаад гэвэл
өрнөдөө харилцдаг. Холбоо хийдэг учраас олон орнолоо. тэгээд олон хэлтэй маш олон залуучууд байгаа. 5 хэлтэй залуучууд мэднэ. Маш сонирхолтой. Орос хэлээр полиглот гинэ. Маш мундаг залуучууд байна. Алтайн залуучуудын ялгаанд өгвөл. Алтайн залуучууд бас хэлээ маш олон хэлээр бас сонирхолтой. Гэхдээ монгол хэл мэдэх залуучууд маш зөөн байна. Тань хамгийн сонин санагдсан монгол үг ямар үг байсан бэ? Монгол хэл сурч байхад. Монгол үг. Монгол. За би сүүлчийн үед энэ оюун гэж үгсийн талаар өгүүлэл бичсэн. Манай Алтай хэлэнд оюуно хэмээх үгс байгаа. Тэр тоглоом гэж утгатай. Тэгээд бид эхлээд энэ манай төрийн хэлнүүдэд энэ үгс ямар утгатай вэ гэж үссэн. Тэгээд зарим төрийн хэлэнд тоглоох оюуно гэж үг бөөгийн зануул хийх гэж утга гарсан. Тэгээд манай Монголд бас монгол хэлнүүдэд бас үссэн. Энэ оюуно гэж язгууртэй ямар үгс байгаа гэж. Тэгээд ойх гэж үгс байгаа. Ойх. Ойх. Юм ойхыг хэлж байна. Биш. Энэ дэвэгнэх. Тэгвэл би ойлгохгүй. За ойлгож байгаа хүмүүс байгаа байх. Би рикошет хийх. Тэгээд энэ бөмбөгөр бөмбөг тоглох, ойх. Ойлох гэж үгс мэдэх үү? Ойх. Би ойх гэрэд юм ойхыг хэлбэл бодотой л дээ. За бөмбөг дэвэглэх гэж үг мэдэх үү? Дэмбэлэх үү? Дэвэглэх. Дэвэглэх гэж бөмбөг. Дэвэглэх. Бөмбөгөр бөмбөг дэвэглэх ойх. Тэр үг сонин санагдсан. Надад ч гэсэн наавч аюу сонин санагдаад байна. Монгол үгтэй манай энэ би имерхүү утга дээр ярьж байна. Манай Алтай хэлэнд ойх гэж үгтэй шүү дээ. Ойно гэж үг. Монгол ойх гэж үгтэй ажиллах нь нэг ижил язгууртай гэж харж байна. Тэгээд монгол хэлний ойх гэж үг бас энэ бөөгийн үгийн самтай бас холбоотой гэж харж байна. Тэгээд манай энэ дунгус манш хэлнүүдэд бас оно гэж язгууртай үгс байгаа. Тэр бас тоглох бөөгийн зан уйл хийх гэж утгатай байна. Тэгээд энэ Монголд бас төрийн хэлнүүдэд дунгус манш хэлнүүдэд нэг хижил язгуураас гаралтай гэж харж байна. Ой гэж язгуур сүүн. Тэгээд энэ манай ойнох бол тоглох гэж үг. Энэ Алтай язгуурны нийтлэг нэг язгуураас гаралтай гэж үсэж байна тийм шүү дээ. Ой гэж энэ манай тоглох гэж үг. Бөөгийн зан үйлдээ анхан энэ эртний үед бөөгийн зан үйл хийх гэж утгатай байсан шүү дээ. Гэт манай монгол хэлэнд бас байгаа. Дунгус манш бас байгаа юм байна шүү дээ. Төрөг хэл бас байгаа. Тэгээд энэ тоглох гэсэн ойнох гэсэн хоёр дахь хэлбэр гарсан. Тийм. За. Ой гэж энэ имерхүү маягаар ойх. Ойх.
Тий. Ой. Тэгээд манай энэ Монгол эрдэмтэд бөөхний энэ сүнс буух ойх гэж хэлдэг шүү дээ. Таны хамгийн дуртай монгол хоол нь ямар хоол вэ? За бүх хоол их дуртай шүү дээ монгол хоол. Сүүлчийн үед би ханиа төрсөн. Тэгээд банчтай цаа юусан. Тэгээд хойцаа юусан. Тэгээд маш амтэ. Тэгээд эмш гэж бодож байна. Хонины махтай. Хонины махтай банчтай цаа. Банчтай цаа хойцаа. Хойцаа одоо танаа улсад байгаа үстэй тий? Манай улсад хойц байгаа. Күчөө гинэ. Хойц. Тий. Хойцоо. Зөв бодолтой шүү дээ хөөс. Тий. Арвайн бодол. Арвайн бодол нүдэж идэх үү? Тий. Манай хин хавтар арвайн горуу гинэ. Хавтар арвайн горуу талхаан гинэ. Манай. Талах их гоё амттай барьдаг. Тий. Манай Монгол талах ямар байна? Гоё байна. Гоё байна уу? Аа. Хамгийн дуртай талах нь ямар талах вэ? Бүрийн талах. Бүрийн талах. Ягаад гэвэл маш том. Манай Хөскөлийн экспедицийн үед бид дандаа бүрийн талах авах. Ягаад гэвэл маш том. Том талах нь л юу дуртай юм шүү дээ тий. За, дэлхийн олон өнцөг болон бүрт монгол хэлийг сурах гэж байгаа олон хүмүүс байгаа. Тэгээд тань шиг бас ирээдүйд Монгол улсад ирээд оюутан болоод монгол хэлийг сурах олон залууст хандаж монгол хэл сурах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч. Хаанаас эхлэх вэ яах вэ тийм ээ? Миний бодлоор монгол хэл сурахаар хамгийн чухал юм бол хүмүүстэй танилцаад монгол хүмүүстэй ярилцах, сайн ярилцах хэрэгтэй. Сайн найзлаад тэгээд сайн дадлах, хэлний дадлах хийх хэрэгтэй шүү дээ. Ер нь хэр хэцүү хэл байна монгол хэл? Хэцүү биш шүү дээ. Амархан. Сурч бол. Гэтэ хүсэл, ерийн хүсэл хэрэгтэй. За төгсгөлд танай Алтайн улс руу аялвал зөвлөгөө өгөх, очиж үзэх 3 зүйлийн тухай зөвлөгөө өгөөч те. Одоо жишээс Монголд ирвэл Хөвсгөл рүү аялж үзээрэй, Тэрэлж рүү аялж үзээрэй, Арангаа руу аялж үзээрэй гэж зөвлөдөг штэ те. Манай подкастыг үзээ, таныг үзээд бас энэ сайхан улсыг очиж үзье гэж бодож байгаа хүмүүс байгаа. Магадгүй би энэ зонч ус явж үзэх магадaltaй. Тэгэхээр хаашаа очиж үзвэл ер нь танай улсад хамгийн гоё вэ? Манай Алтайд бүх аймагуудад маш олон маш гоё байгальтай нутаг байгаа. Учраас миний бодлоор Улагаан аймагт Алтан гөл, Алтан нуруу гэж нуруу байгаа. Алтан гөл, Алтай хэлээр. Туражах аймагт бас байдаг. Энэ нурыг үсэж бомд шүү дээ. Маш гоё. Тэгээд маш том. Тэгээд гурван Алтайс хотууд бас үсэж бом. Гэхдээ манай хот бол манай бүх найрамдах улсын нийслэл шүү дээ. Тэгээд маш жижиг юм. Гэхдээ маш гоё. Маш өвтэй. Хот байна. Бас үсэж бом. Тэгээд энд музей байгаа, драм театр байгаа. Олон юм үсэж бом. Онгодай аймаг байгаа. Онгодай аймаг бас гоё байгальтай. Манай Алтайд маш гоё үсэж юм маш олон байгаа. Шингисхаантай яриултай. Шингисхаантай холбоотой одоо түүний зохицох газар ч юм уу тий Алтайд очиж үзэх үү юм хаа. Чингисхааны холбоотой юу? Энэ Чингисхааны холбоотой би нэг домог суулсан. Манай энэ Алтайд маш
маш сайн нутагт шүү дээ. Тэгээд Чингис хааны цэргүүдэд тэнд энэ Тарьяасан гэж сонсон. Манай нутагт. Тэгээд манай нутагт энэ эртний үед ирсэн арга гинэ. Монголоор яаж ярих вэ? Арга. Энэ ус урсгад. Суваг гинэ. Суваг. Нэрний үеэс ирсэн суваг байгаа. Тэгээд манай энэ Тарья тарсан Чингис хааны цэргүүдэд зориулсан Тарья тарсан гинэ. Тий. Ер нь танаа аль аймагт вэ? Манай хөө? Тий. Аль аймагт ир суваг байдаг Тарья тарсан гинэ. Энэ бүү энэ Онгодай, Кануус аймагт. Энэ маш гоё, маш зөөлөн газартай, өмстэй. Одоо тэр нутагт хүмүүс тариалдаг уу? Тэр нутагт тариалдаг шүү дээ. Тэгвэл Чингисийн үеэс өөр нь уламжлагдсан одоо ч гэсэн хадгалагдаж байгаа гэж үздэг юм байна тий. Үний таварнахгүй. Гэхдээ манайхын Сартакбайн домх байгаа. Сартакбайн. Сартак тий. Тэ Сартак гинэ. Манай энэ Монголд бас байгаа шүү дээ. Тэгээд энэ Сартакбай Баатарбуу бас суваг хийсэн. Тэгээд гүр барилсан гэж имерхүү дум бас байгаа. Тэгээд Тарвик бас дөнгөд байгаа. Тарвик өмнө хүн байсан. Маш мэргэн хүн байсан. Тий. Мэргэн хүн байсан. Тэгээд тэр энэ дэлэн манай дэлэн гинэ. Энэ шувуу гараад хараацаа юу? Манай хөө энэ дэлэн гинэ. Тэгээд энэ асабин шувууг алтан гин бодоод тэгээд харвас. Гэтээ зөвхөн энэ сүлийг харвасан тий. Тэгээд энэ тарвах болсон. Тарвах хуурсан. Химэрхний төв. Тий, энэ мэрхүү домх бас байна. Маш өн ажиллах домгууд. Тийм байна. Ажиллах домог гэхтэй байна. Өөрхөн улсын тухай, өөрхөн соёлын тухай манай үзэгч олонд, сонсогч олонд бас хуваалцсанд баярлалаа. Их ажил сургууль хичээлийнхаа хажуугаар тэгээ сайхан Монгол дэйлийн маань өмсөд зориод ирсэнд бас маш их баярлалаа гэж хэлмээр. Хоёул нэг сайхан урайгаа хэлээд өндөрлөж идэх. Манай подкастын урай чинь Монгол хэлээр дэлхийд ярих гэдэг нэртэй урайтай. Тэгээд Монгол хэлээр дэлхийд ярьцгаа гэдэг нэг урайгаа хэлээд тэгээд өндөрлөцгөөе. За. Монгол хэлээр дэлхийд ярьцгаа. За баярлалаа.